Багш нь танарт нэг зүйл хэлье. Аливаа зүйлийг дээрээс нь харсан байдлаар тоймсон зурж болдог. Үүнийг план зураг гэж нэрдэг юм шүү. Багш нь танарт нэг зүйл хэлье. Аливаа зүйлийг дээрээс нь харсан байдлаар тоймсон зурж болдог. Үүнийг план зураг гэж нэрдэг юм шүү. Багш нь танарт нэг зүйл хэлье. Аливаа зүйлийг дээрээс нь харсан байдлаар тоймсон зурж болдог. Үүнийг план зураг гэж нэрдэг юм шүү. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол зорилгодоо тохируулан урилга бичих. Одоо бид үүнийг хэрхэн хийх талаар ярилцах болно. Багш нь танарт нэг зүйл хэлье. Аливаа зүйлийг дээрээс нь харсан байдлаар тоймсон зурж болдог. Үүнийг план зураг гэж нэрлэдэг юм шүү. Хөлбөрсөн ертөнцид энэ өнцгөөс харуул шин боломж нээгдэнэ. Энэ куб бидэнд орон зайг харуулах болно. Хамтдаа энэ кубыг бүтээцгээе. Пазм гүчээц. Тавтай морилно эрхэм зочдоо. Аз жаргалын Мишель бэлгэлье. Уухай урья. Хүрээдэр хүүхдүүдээ аз жаргалын Мишелээр урья. Бэлэг барин мөхтя баяртайгаар үсэрцгээе. Хүрээдэр баярлцгаая. Манай дээрээ эрхэм таныг үржих байна. Манай дээрээ, манай дээрээ, манай дээрээ, манай дээрээ.